Мөрөл бэлтгийг нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг Төв аймгийн Баян Чандман сумын нутгаас эхлүүлж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бол 20 жилийн туршлагатай үндэсний үйлдвэрлэгч Өгөөж Гурал компани. За мөнгөөр худалдаж авч болдоггүй ганцхан зүйл бол та бидний эрүүл мэнд юм. Мөрөл бэлтгийг нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол Мед нэгдсэн эмнэлэг та бидний эрүүл мэндийн төлөө үйлчилж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч Өгөөж Гурал. Манай нэвтрүүлгийн редакцид хандан маш олон ээдрэгт амьдралын түүхийг өгүүлсэн захидлууд ирдэг юм а. Энэ удаа бид Төв аймгийн Баян Чандман сумын нутагт амьдардаг малчин эмэгтэй Сумьягийн хүсэлтийн дагуу төөрөлцөн ээж хүү хоёрын хувь тавилангийн тухай өгүүлж энэ хоёр хүний ээдрэгт амьдралын учрыг тайлахад бидэнд туслаач гэж хандсан юм. Сумья мөн үү те? Ер нь ямар учир шалтгааны учраас бидэнтэй холбогдсон бэлээ? Ямар хүн одоо танад бас үйлчж байгаа вэ? Энэ тухай ярьж өгөөч. Энэ хүнийг болохоор зэрэг би одоо 10 жилийн өмнөөс эхлээд таньдаг болсон. Тэгэд ер нь өөрийнхөө амьдрал ахыг юу гэж ярьдсан бэ? Ээжтэйгээ тэр гэр бүлтэйгээ ер нь яагаад төөрөлдсөн юм болоо? Одоо хүнд өргүүлсэн л хүүхд юм шиг байгаа. Өнөөдөр бол ээж руугаа очино гэд бэлтцсэн байгаа тий? Тий бэлтцсэн ба. Таны ээж ямар хүн байдаг юм бэ? Өөрөнгөө үдийн дэмүүд болтолмал. Ээждээ юу гэж хэлэх вэ? Энэ олон жил очиж уулзаагүй ээжтэй. Хэлмэл байх та. Одоо тэгвэл бид нар таныг аваад ээж рүү нь явахд болох нь байна тий? Тий. Усуухан л ээжтэй уулзсан л шүү. Насан ярахын үеинтэй. Тэр дал яваад орлоо доо. Сумын төвөөс одоо бараг ер нь 5 км л зай. Хуучин баяр гэдэг дээр яаж юм бэ? Хуучин сангийн налаг. За бид явсаар өөр ханган аймгийн Үлзийт сумын нутагт ирлээ. Таныг энэ сумын жочид буудалд үлдээгээд тэгээд дулмаа ажтай очиж ярилцсанаа. Шууд бас хүүгийн дагуулад оруулаас огцомдох байх гэж бодоод байгаа шүү дээ. Та энд ингээд төрхөлийг яаж хаа. За тий. Ийхүү бид Чулуунбаатарын ээж Дулмаа хаан гэрийг ядах юм бүү олж очсон юм. Дүмэн дуулдаг гэж алдарсан Дулмаа эмээ хідэн малаа бараадаж хөдөө амьдардаг хэдий ч энэ жил сумын эмчийн зөвлөснөөр төвдөө үйлчиж байгаа юм байна. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид Өөр ханган аймгийн Үлзийт сумын нутагт ирээд ингээд дүмэн дуулдаг Дулмаа гэдэг алдартай сайхан эмээгийнхээ хайж агаад олоод ирлээ. Тэгээ та сайхан үйлчж гин үү? Сайн сууж гин үү? Сайн сууж байна. Сайхан үйлчж байна. Сайхан үйлцгээж байгаа үдээ. Өө сайхан үйлчж байна. Сар шин болох гээд имээ бид таныг бүр хайж агаад ирлээ. За. Дүмэн дуулдаг Дулмаа гэдээ одоо Монгол улс даяар алдартай ийм сайхан дуулдаг хүн гэж таны сургийг сонссон байгаа юм. Тэгээ сар шинж болох гэж байна. Ард түмэндээ бас мэдлэлгээ хүргэе. Танаар бас сайхан дуулуулъя гэж зориод ирлээ шүү дээ. Та их сайхан дуулдаг гэсэн энэ маань ер нь хаанаас угшилтай байна? Таны ээж аав дуулдаг байв уу гэж та тэр түүхээс ярихгүй юу? Миний ээж аав сугаараа хоолоо сайтай дуучин миний дүүнэр ахнаар сугаараа. Тэр дотроос тэдний тэгднихтэй жоо дандаа малалдаг. Дандаа тэр дуу муунд сонирхол байхгүй. Хоолоо бол их сайхан хоолойтой. Миний эцэг бол одоо тэр их дуучин, их нарга тэг хүн байсан. Тэгээд тэг чин бороо ижин явах одоо тэгэл тэр удмал дагсан байлгүй. Тэгээд нэг л ижийн заяасан хоолоо тэргээрээ би одоо Арханга театрт 20 жил ажилласан. Өө за. Тэгээд тэр хугацаанд дандаа гавьяа шиг нь авчихсан. Өөр хангаа дээрээ хэдэн удаа улс шалгалсан. Дандаа л нэг юм аваад хүрээд ирдгийг. За. Та ер нь хэр олон уртын дуу дуулдаг юм бэ? Тэр дундаа ер нь дүмэн бас яаж сурсан юм болоо? Тэр үе төмөр гэдэг хүн дуулдаг байсан гэж байна. Тэгээд тэр дүмэнгийн тэр дээд өнгө нь бол их өндөр. Ер нь барахтаа хүн тэр өнгөнд нь хүрдэггүй. Тэгээ манай Архангаа манай багш ерөөсөн төмөр гэдэг хүний пянзыг нь тавьж өгөөл. Өөрснөө зааж ихээр хоолоо нь хүрдэггүй. Хөгжимд яхаар 2-3 хоног ингээд пянзын тавиал будгийн хоёрын суугаад байсан. Тэгээд сулсан. Тэгээ халдаатаа сулсан байж магадгүй л байна.
Та хань бол өөр хүүхдийнхаа тухай яриач. Одоо хэдэн хүүхдтэй юм? Igen 4 хүүхдгээр л одоо 2 нь байна. 2 байхгүй. Тэгээд хань минь олон жил баригдсан дарах гэсэн. Давдан гэдэг хүн байсан. Энэ сайхан дүгэн хүн далуулсан юм. Энэ хүн их юм үзсэн их хайрт. Тэгсэн байдлын би тэрэндээ гунж гутарлаач гэсэн сэтгэлээр унлаач гэсэн ард түмнийг ингээд найр хорин болоод миний хийснийг дуулчих яах вэ гэдэг нэг дуулаад өгдөг наргаад байдаг тийм л зантав. Хитэж явахдаа ингээд зүүдлээ тоглолтонд орж яана гэж зүүдлээ янз бүр болоод байдаг. Тэр нь одоо миний бодлынх л ах л та. Тийм л байдаг. Тэр сайхан дурсамжууд л эргээд орж ирээд байдаг. Харин тийм сайхан дурсамжууд эргэж орж ирээл. Одоо бид тэр сайхан алдартай дөмнө дуугаа дуулаад өгөөч гэвэл та дуулж өгч чадах нь уу? За одоо шилэр хүүжээж л дуулдаг юм да. Тэрнээс нь одоо. Таныг Бэрвага одоо Монголд төрсэн баг ганц дуучаан гэж хэлсэн байд юм байл шүү дээ. Үнэ Бэрвага лусан шаар багт бүгдөө намайг архангаар хоногт ороод очиход сар сургуулаа сайн хийсэн гэд над сарын цалин хүртэл өгчээсэн шагнаад. Тэгээ хотод очиод манай дээр томчил би тэрэнд бас их баяр цуудгийг чинь тэнцээ мэмцээ өнгөрөөл ингээд байж хад миний том багш нар одоо тэр гав яатангууд цугаараа миний мө өөрхөн архангаа ганц дуучин гэд нэг толгой илжээс архангаад байж хад аймгийн дарга намаа даргад нэр манай мө ганц дуучин гэд толгой илчээд эдэр явдаг гэсэн би тэрэнд их баярлалаа тэрийг баярлаад гэхдээ намайг ингэж бас байна гэж боддог тэгдэг байсан. Тэр томчул таныг Улаанбаатар хот руу татьяа хүрээдрэж хийхгүй байсан уу? Хийсэн. Нар банцдгаа цаглмаа 90 илгийн цаглмаага унаа явуулъя. Хараад гэрийнхэнтэйгээ яар. Тэгээ 90 хийсэн манай хүн садаал яв гэсэн намайг. Өөрөө урлагт дургу. Тэгэхээр би яваагүй. Сүүлд ер нь явдаг байж гэж бодогдож байгаа. Одоо бодогдохоор барахгүй. Тэгтэл явж байсан бол би өдөөд ядад нэг дулаан байшин төвчүү хаа гэж боддог. Нэр тэгж боддог. Одоо амьдрал болохоор яах вэ? Гооны цугцаад өнөө түргэн дуудаад юу болж юм хөө. Түргэн дуудсан уу та? Өчтөр дуудаад ирээгүй. Дулмаагч маань одоо бид нарт дөмнө дуугаа дуулж өгөх гээд ингээ сайхан дээлээ өмсөөд бас урлагийнхаа малгайг тавилаа. Энэ самбуугаан гараас хүртчихсэн хөдөлмөрийн хүндэт медалаа бас зүүчлээ шүү дээ тий. За одоо тэгээ дуулахад бэлэн болсноо. За одоо ингээ дуулъя тий. Хамаагүй тагуур явчихлаа шүү дээ би. Одоо би ихнээ хөнгөг хийчихээ дээ. Ингэж их юм аа. Тэгнэ доогоор өнгөж. Та чи энэ жил одоо хэд хүрч байгаа лээ? 85. Оо 85 насн дээр ингээд ээжийнхөө сая өнгөн доогоор дуулчихлаа. Та уртын дуу дуулж байхдаа ер нь юу мэдэрдэг вэ? Одоо жишээ нь ингээд дөмөнгөн дууллаа тийм ээ. Нэг хурдмар унаад явж байгаа шиг санагддаг. Тэгээ арга хүчтэйг дуулахаар хийсэн дандаа тийм морин дуртай би жоохондоо хурдмар ундаг гэсэн. Иймэрхүү юм бодоо ингээд дуулаад дахиад ингээд явж яхад энэ морь сайхан байна гэж ингэж л боддог. Өшөө юм боддог ч. Тэр морины тухай дуулж байгаа гэж бодоод дуулахаар миний хоолой сэлбэг дээл байгаа шиг байдаг. Улмал сайхан дуулмаар санагдав. Энэ насн дээр та ер нь юуг хүсч мөрөөдөж ийн вэ? Ард түмэндээ энэ дууга өгтлийн дуулж байгаад өгсөн л гэж бодсоодгийг. Дуулж өгч байгаа л ямар ч юм. Дуу гэдэг чинь буян болдог гэж байгаа бас.
Тэгээд одоо намайг шаатарт очиод залуучуудын юунд очиод тоглолтонд орж байхад шалгаж байгаа нэг томчул. Тэгээ нэг ижийн тухайдаа дуудуулаад ингээд ээж иргсэн чинь сугаараа нэг гэл манай хүндэлж дуу хүндэлж байгаа байх л та. Босч ирж тэгж ийсэн. Янцнаар өөр юмд хамгийн мухад нь сууж ийсэн. Тэгээ тийм л би одоо ижимэнд ганцаа яасан байглаасаа ийсэн. Энэ хаал хүн ирнэ ингээд бүх хүн чадал энэ дуучин хүн чадал газард ингээд унахтал тэр газараас заяадаг юм гинлээ. Тэгэхээр бүх хүн бол тэр газар унахтал одоо бөхчин болон гэдгийг заяадаг. Дуучин хүний тэр газар унахтал заяадаг. Би тэгээд сайхан заяасан юм байна намайг ижингичл боч. Хүүхдүүд ер нь дуулах уу? Дуулдаг юмд дуулж чадах юм дотор доо байхгүй. Тэр хотод байгаа бандууд их өөрхөн дуулдаг. Хотод байгаа банд гэснээс тэр чи одоо өргөмөл банд лөө. Тэр хүн дэргүүлсэн. Сууж исэн хүнийг ахдаг хөвгтг болгоно өргүүлсэн. Оо за. Нас нь одоо бас 50 гарч байна. Одоо хулгантай хөвгт. Тэр хүүгийнхаа тухай та ер нь ирээсэй гэж бодож байна уу? Бодохоор барах удаа намайг нэг уулзуулаад гэдэг юм байвал уулзуулж өгөөсөө л гэж бодсон. Та одоо өөрөөсөө унсан хүүхдээ хүнд үргүүлсэндээ бас харамсах тийм тохиолдол гарчээ ба? Гаралгүй яа. Одоо ингээд дэрэгдээ хүнд өгөхгүй байсан бол намайг өргөхч байсан юм уу? Хайрлаж бас яахч байсан болов уу гэж боддгийг. Тэр үед бол тоохгүй. Залуу байсан тийм. Залуу байсан 4 хүүхэдтэй байсан. Тэгээ тэр хүүхдээ хүнд өргүүлчихэд 10 хоногдоор нэг хөөрхөнгүү гэдээсэн хүүхдээ алдчихсан. Тэгээд тэрнээс хойш тэгэл ер нь та ганц охинтойгоо л үлдсэн хүн юм аа. Ганц охинтойгоо л үлдээ. Одоо тэр үргүүлсэн хүн маань ингээд ороод ирвэл та баярлах уу? Баярлахаар барах уу? Ойртон болж би юм утгаар жоохон бодоолгооч. Бодоолго. Тэрийг яаж нэг уурсийдээ гэж бодлоо. Ойр таны би ер нь жоохон таагүй байна уу? Таагүй байгаа. Энэ жил бол ер нь таарах. Даралт ихсэл. Сая би тэгэхэд таныг хайгаад ороод ирэхэд та бүр орондоо өвтчих харна айлын шүү дээ одоо таныг. Яадаг үлээ. Авлагшин бас мөө. Тэгээд ийм гэтэл босоод ийм сайхан дуулаад ингээд сайхан сууж шүү дээ. Тэгээд тийм хөөр өсгөлтэй. Баярлах нь амархан, гомдох нь амархан ийм л хүн баг. Бид нар таныг нэг огцсон баярлуулчвал та одоо даралт нь гайгүй байх болов яах вэ? Та нарыг ингээд ирэхээр намайг ингэж өндөрт үнэлж ингэж ирж байгаад би ястаа их баярлж байна гэж баярлж байна. Хатад өргүүлсэн хүүгийн чи хин гэдэг юм бэ? Чулуунбаатар. Оо за. Надтай адилхан гэсэн болсон. Тэг Монкортой хамартай хөх юм би. Одоо хөгшөрч байгаа үдээ 50 гараж явж байгаа. Хулгантай. Яхад тэ нэг амьд байх дээрээ дуулцаа санд гэж бодох юм. Тэгээ яах юм? Эд хидэр хүүгийн шин гаргаад ирд юм билүү? Аа? За тэг. Хүүгийн гаргаад ирд юм билүү? За тэг төгөлцмөр баярлалаа. Таны даралт хөдлөөд хэцүү юм шүү дээ. Намайг одоо ингээд энэ тийм тоглолтоор иж байгаа ийжгэд нэг юм зургатаар хашгираад хойно гэдэг юм л. Бас тийм сураг сансаал байж байна. Тэгээ манайг одоо бөөр тоох ийжгэд нэг юм зургатаар нь хашгирч байна тэгээ тэгдэг юм л. Хөөрхөн дуулдаг. Тоохгүй биш байхаа тоож байгаа. Тоож байгаа санаан тэр юм уу? Алуу би нэг та минь намайг тоохгүй байна гээл гомдоод яваад идэх юм уу? Хүүдээ гомчлох нь заримдаа үйлсэн утгалуу гээд гомдлоо байцдгийг. За миний хөө сайн л явж ивэл гээд. Гэхдээ би юу гэж ганц бандаа хүнд өглөө дөө гэж бодоод. Гэхдээ одоо ижиг өгөхөөс нь ижийнхаа сарыг нэг хараад хүүгээ нэг үнсээд өгөхөнсөн гэж ингэж боддог. Тэг бодоол байт. Тэгээд одоо ирэхгүй одоо хүнд ирсэн хүүхэд хэцүү. ТВ-с телевизийн мөрөл биелдэг гэдэг нэвтрүүлгийн зүгээс явж байгаамаа. Өнөөдөр таныг зорж ирсэн шалтгаан маань бас их том юм аа. За. Тэгээд би таны тэр хүлээгээд байгаа хүүгээ чинь аваад ирсэн байгаа юм. Чулуунбаатарыг бид аваад ирлээ. Итгэж гэнэ үү та? Итгэхгүй байна. За одоо оруулаад ирээ. Та зүгээрээч. Зүгээ. Нээр нөхөс. Нээрээ. За худлаа ярьж байгаа. Энэ хіднэр алах болсон. Худлаа ярьж. Юу гэж тийг танаар тоглох вэ? Хүүгийн оруулаад ирээ. Яаж танаар ачруу? Одоо хүүгийн оруулаад ирээ. Борхоршээ. Хүй миний хөө нэр ирж байгаа юм уу тэгээд?
Я бурхан мөн үү? Мөн үү? Миний хүү хаа байна? Ичи хүү? Мөн үү? Ичи хүү мөн үү? Мөн үү? Цогоматар мөн үү? бурхан миний хүү. Я бурхан ичиг амьд гэдэг. Миний хүү. Игор тийм болох гэж миний хүү. Ичигээ чи мэдрэм үү? Ичиг бурхан бүргний хүү. Очоод бороо бурхан бүрчээд хүрдээ эргүүлж мэдв. Эргээр ороод ичигээ нэг баярлах гэж ёстой нь туйлтай мөрт. Үгүй асуугаад байгаа юм гайхаад байсан юм аа. Энэ гүйцэг амьд гэдэг чинь зөвдөө ганц хүүтэй гэж яриасан. Миний хүү ирдсэн байсан байж эдгээр надад ажиж дахиад за баатарчтай ахтагаан золго миний хөө өнөг дотор нь хөөрөд байгаа юм. За миний хөдгээ бийсэн ажилласан. Хүн мөн байна уу? Та таньж байна уу? Одоо нөө эдийн нүд үзхээ байж байгаа шүү дээ. Гэхдээ хамаг замун харагдаад байна. Гү чи эдгээр энэ жирхээ мэдчихсэн юм уу? Ичигээ мартчихсан уу? Үгүй мартсан ба. Хүүдэн цаа ягалж ядаж. Үгүй та нар ийм хүн баярлуулж байгаа. Сугаараа 100-аас 6 таяг тулгаад өнөр үгүй ичиг юм даа байна. Банд айдга манай банд бас хөөрөг гараад алгаас. За тэн дээр хөөрөг байгаа. Хөөргөөрөө танхилмаар байна. Би энэ хойно бурхан шиг суугаач яадаг одоо. Тэг тэнцсэн байгаа. Миний хүйжиг амьдад ингээд ийж яадаг бол гэж энэ жил юусаа янз бүр болоод байгаа. За нэг өгөхөөс юм уулзаад өгөхөнсөнд уулзалгүй өгөхөд аваад явчих байх гэж бодож байдаг. Их бодож өгөх их муу гэсэн. Татчдаг гэсэн үгсэн хойно. Тэгээ ийж тэгжэл бодож өшөө бодож. Нэг ойрдоо зүүтлээд ирсэн. Морунаа явж яана гэж зүүтлээд урчин хүртэл би өглөө босоод зүүдээ ярих ингээд идэр доголж ирэхэд хүүтэйгээ морунаа дурхамлаацтайгаа морунаад ингээ явж яана гэж зүүтлээ. Бандараа ирэх заяа тийм ухаан байхгүй та хоёр гээд охин чулуунцэг ийг чинь айслаа. Тэгээсэн маамын хөтөн. За миний хүү тэгээд ижээ сондор шүдгүү болсон байна уу юу? Шалпал. Хараад байгаа юм уу та? Тий шал. Ярианаас нь мэдэхгүй юу? Чулуунбаатар дүүч ирээд энэ уулыг сурулж ирснээр ирээд иж чинь зүгээр далаа болоод чи давхар хөтийг хөөрчөрөөд. Ирсэн харин. Хотлоош. Үүний миний хөө ирчээд иж нь ойрлоо сууж байна. Таны дүү юу Чулуунбаатар? Тэмний дүү. За та ирсэн гэхээр итгэхгүй байна уу? Итгэхгүй. Тийм үү. Хотлоош дээр дүүрэхгүй. Одоо дүүгэн хардаа минь хүнийтэйгэр. За дүүгэн золгоод үнсээд. Стайлын хоёрын байж байгаа. Ихтэй намайг ирсэн. Дүүтэйгээ хэдэн жил уулзаагүй? Би юу мэдээ олон жил уулзсан. 87 онд ирсэн. 30 жил болж байгаа юм. Бид тэр ихээс хоёулах нь юм. Ихээс хоёул энэ манай ээж. Тий. Хөдөө сүүнүүд. Хөөнөөс хүүтэй ирсэн байна.
хийхөөр. Баярлалаа. Сүүгээр Хотел гарч ирсэн. сүүгээр угтаж авчаа нэгжийг. Зүүдлэн хүлээсэн хүүн ингэж ээждээ ирлээ. Үрээ сансан эхийн сэтгэл ингэж нэг тайтгарч, ижигээ сансан үрийн санаа ингэж нэг амардгийн байж. Их үр игч дүүс 30 жилийн дараа учран золгосон энэ хөөр баяр Дулмаа эмигийн жижигхэн гэрт багтаж ядам бэлхахад хүүг нь авч утсан бидний ч магна тэмийн жаргасан. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч Өвөөж Гурил. Атар талын амуу буу дайн өгөөж гурил ариван газар шорооны минь өгөөж гурил ард олны итгэлийн өгөөж гурил амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гурил 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани сар шиндээ сайхан шинлээрээ. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс арилсан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрээ. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол мед нэгдсэн эмнэлэг. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс арилсан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрээ. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс арилсан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрээ. Атар талын амуу буу дайн өгөөж гурил ариван газар шорооны минь өгөөж гурил ард олны итгэлийн өгөөж гурил амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гурил 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани сар шиндээ сайхан шинлээрээ. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс арилсан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрээ. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол мед нэгдсэн эмнэлэг. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс арилсан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрээ. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс арилсан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрээ. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, Азмол их дэлгүүрийн зүгээс арилсан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны өрөөлөнхийн төлөө Монгол мед нэгдсэн эмнэлэг. Мөрөл бэлтгийг нэвтрүүлэг маань юм хүмүүнлэгийн ус бүтээдэг. Энэ удаа бид Чулуунбаатарын сургийг сонсоод тэгээд Төв аймгийн Баян Чандамнаас энэ хүнийг олж ирсэн. Ингээд мөрөл бэлтгийг нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч нь Өгөөж Гурил гэх сайхан компани бүтээгдэхүүний дээж гурилыг би танд авчирлаа. Та цагаан сарын буузаа хийсэн үү? Хийгээгүй. За одоо ер нь цагаан сар төглөө шүү тийм ээ. Одоо бурхандаа боов хийгээд өргөн сайхан. Жагаа шүү. За ингээд заах нь. Манай нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч Далайн ээж зургал хайрхан компани гэдэг ингээд сайхан гандангийн шарстай хэвийн бов. За ингээд сар шинийн эдэгийг бид нар аваад ирж байгаамаа. За одоо энэ жичээ одоо хямартай стаг ялалцаж игнэ. Тэгнэ. Өөр хийнэ гэж. За бас энэ сумын захиргаанаас тийм ээ. Төмөнг дуулдаг дулмгой энэ нутагт төдийгүй улстай алдартай сайхан дуучин юм хүн байгаа. Тэгээд одоо хүүхдтэйгээ ингэ сайхан уулзж байгаа юм учраас тохиолдуулаад
үлзийдийн тамгын газраас Хүүхдүүд минь энэ сайхан гурилтайгаа ингээд буузаа хийгээд ингээд сайхан шинлээрээ гэж ерөөй да. Үлзийд сумын нутгийн зөвлөл зааман дашчам цаах бидэнд бас туссан юм аа. Энэ хүмүүс биднийг нэвтрүүлэг хийхэд манд бас дэмжлэг үзүүлсэн шүү. Нэвтрүүлгийн ивент тэгж таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Бид сайхан уулзалт хийгээд одоо жоохон тайвширсан байна те. Тэрнээс хойш бас 1-2 цаг өнгөрлөө. Та бол нэлээд одоо догдолсон. Одоо тэр догдлол тайвшрал болсон байна. Одоо та яг энэ мөчид юу хэлмээр байна? Дүүгэн 30 жил үлээсэн. Та гурав манай дүүг уулзуулт их баярлалаа. Дүүгээ ер нь хизээ нэгэн цагт хүрээд ирнэ л гэж боддог байв уу? Би тэгж боддог л байсан. Ээж ирэхгүй л гэдэг байсан. Хүмүүсээс яаж өмөрдөг байсан гэлээ түрүүний хөөрхөн яриа үсэдсэн. Би юу? Дүү ирнэ та нар манай дүү зүүн талд л ирнэ. Та нар харж байгаараа гэж би тэгдэг. Би дүүгээ тэгж л өмөрдөг байсан. Сая ингээ сонсож байхад та гурав маань одоо бараг 30 жилийн сони яриудаа хоорондоо. Чука ах болохоор 30 жилийн туршид ээж дээрээ очих юмсан яаж очих вэ? Хаасандаа ингэж бодоод л алигтайхан шиг үедээ нэг очие гээл ингээд хойшлуулад яваад ирсэн хүн байгаа юм. Тэгэхээр та энэ мөчид одоо ээждээ юу хэлэх вэ? Ээжээ бодож явсан. За хөөс. Энийг л гол нөөцлөрөө л хүмүүстэй хэлээд тэгээд одоо ээж 30 жилийн 3 жил би гүйцэтгэнэ л гэж хэлээ. Ашигтий. Ээжигээ тэр хугацаанд бодож яв чи? Таваад байх тийм үү? Би их баярлж байна. Баярлахаар ийм нулимс гарах гэдэг. Тэвчээл байгаа. Чадахгүй. Одоо хүүтэйгээ уулзаад ингэж одоо өнөөс унтчихгүй байна. Миний хүүг энэ уулзаач гэж уулзвал намайг ингэж баярлуулж миний энэ айхтар бодож явсан сэтгэлийг задлж намайг ингэж баярлуулж ингэсэн эзэн хойлоо их баярлж одоо 80 хэд хүрлээ одоо хүүтэйгээ уулзах чадахгүй хүн гэж бодож байсан. Миний хүүг ачиж уулзуулаад цугаараа ингэж сайхан одоо энэ жил одоо би цагаан сараар хичнээн тэнгэр хичнээн баялаг хичнээн сайхан өнгөрөн гэж бодож байна. Хөөхтэй андиргдээ суулгацсан хөөхтөөтэйгээ сайхан байна гэж одоо цагаан сургуультад нооч хүрэхгүй байж магадгүй. Тэгээ шин сэрчээл бодоод баярлалаа. Манай нод шиг юм зовл үздэг хүн байгаа л бах. Нод шиг үр хөөхтэй санаж байгаа бол байдаг бах. Та нар минь нод шиг л ингэж баярлуулж ингэж яваараа гэж захихал байна чинь. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч Өвөөж Гурил. За мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бол 20 жилийн туршлагатай үндэсний үйлдвэрлэгч Өвөөж Гурил компани маа. За мөнгөөр хөдөлж авч болдоггүй ганцхан зүйл бол та бидний эрүүл мэнд байдаг. Та бидний эрүүл мэндийн манаа зогсдог. Монгол Мед нэгдсэн эмнэлэг манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаамаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Ингээд бид энэ өрх айлын хүн бүрийн сансан хэлийг дэвтэж хөөр баяраар бэлхахыг хамтдаа хуваалцаж уурал баярын нулимсаа арьсаар их хотын зүг хөлгийн жолоо заллаа. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд үзэгч танд хандан хэлэхэд ижидээ аавда хайртай дотны хүндээ цаг алдалгүй зорж очоорой. Өсөөн л ээжтэй уулзсан л гэж боддог. Хүүгээ нэг үнсээд өгөхэнсэн гэж ингэж боддог. Биеийн хаваар төрүүлсэн ээжийнхээ ачийг орчинд хүн болгосон аавынхаа хайрыг хоромж битгий мартаарай. Эргээд очиход чинь угтаад авах ижи аавынхаа амар мэндэд заавал очиж золгоорой. Аавынхаа ээжигээ амьдралын агшин хорон бүрийг үнэлж хайрлаж яваарай. Тэгээд би таны тэр хүлээгээд байгаа хүүгээ чинь аваад ирсэн байгаа юм. Хүнээр нөхөс. Борхоршээ. Миний хүү. Борхоршээ ижиг амьдад ирдэг. Одоо ээж 30 жилийн 3 жил би гүйцэтгэнэ л гэж хэлээ. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг дараагийн дугаараараа
хэн нэгний хүсэл мөрөөдлийн далж игүүр нь олсоор үзэгч тантай эргэн уулзгаална. Сар шиндээ сайхан шилцгээгээрэй.